За эрхэм хүнд төрийн албаагч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Төрийн албаны зөвлөлийн брэнд мэдээллийн цаг буюу 7:40 өнөөдрийн цаг маань үгээр эхэлж байна. Өнөөдөр чадамжийн чиглэлээр та бүхэнд мэдээлэл өгнө. За ажил гүйцэтгэх чадвар, мэдлэг, зөв хандлагыг нийлүүлэх зохицоор нь бол бид одоо чадамж гэж үзээд байгаа. Тэгэхээр энэ чадамжийн асуудал дээр төрийн албаны зөвлөл бас нэлээд онцгой анхаарал тавьж ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий мэрэгжлийн хэмжээний чадамж гэдэг юм уу, aptitude гэдэг, оюуны чадамж гэдэг юм уу, intelligence гэдэг, за ур чадвар гэдэг юм уу, competency гэдэг ийм чиглэлийн зөвлөлүүдээр бол нэлээд ажилласан байгаа. Тэгээ өнөөдрийн одоо мэдээллийн цагаар төрийн албаны зөвлөлийн дарга хатагтай Сэдвсүрэн, төрийн албаны зөвлөлийн гишүүн ноён Төгсцэнгэл, за төрийн албаны зөвлөлийн сонгон шалгуулалтын газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэж байгаа Алтан Багна нар мэдээлэл өгнө. Ингээд одоо чадамжийн чиглэлээр ерөнхий мэдээлэл өгнө хэмээн төрийн албаны зөвлөлийн дарга Сэдвсүрэн даргаыг дэлгэцэн болон микрофонд өрж байна. Бидний энэ төрийн албаны чадамжтай холбоотой асуудлыг гэмтхэн одоо өнөөдөр ч юм уу 2024 онд яригдаж эхлэегүй. Энийг бол та бүхэн маань бүгд мэдж байгаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн албан хаагч бүхэнд одоо тодорхой хэмжээний чадвар, чадамжууд байгаа. Тэр чадвар чадамжныхаа илэрхийлэл болгож өнөөдөр та бүхэн бид бүгд энэ одоо хариуцсан ажил албан тушаалаа хэрэгжүүлээд явж байна. Чадвар чадамжийн асуудал бүхэл улс оронд төлөвлөмөр эрхлэлт, ажил үүргийн гүйцэтгэл, за түүнийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа мэдлэг, туршлага, хандлага, за бүтээмж, амжилт, санаачлагтай уялдаж тодорхойлогдсон өнөөдөр хүртэл хэрэгжээд ингээд явж байна. За чадвар гэдэг бол ер нь юу гэж үзээд байдаг юм бэ гэхээр ажил үүргийг сайн биелүүлэх гол нөхцөлийг бол ер нь дэлхийд даяараа чадвар гэж үздэг. За бид ч гэсэн Монгол улсад үүнийг одоо энэ хэмжээнд нь ойлгож хэрэгжүүлж ихсэн юм түүхтэй болсоогоо. За тэгвэл чадамж нь юу юм бэ гэд бид нар энэ ажил үүргийг сайн гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлага, за энэ чадварын нийтлэг одоо цогц ойлголтыг гэж бас дэлхийд даяараа үздэг. За үүнийг ч Монгол улсад мөн адил тэр хэмжээнд нь ойлгож үе үеийнхэн бодлогын баримтчиг тусгаад хэрэгжүүлээд явж байна. За бид нар төрийн албаны бол ариун түүхтэй ийм одоо баялагтай улс орн. Гэхдээ өнөөдөр ярих байгаа сэдвийгээ бид нэр 2010 оноос эхлээд ер нь энэ ур чадвар, чадамжтай холбоотой асуудлууд ямар их зүйн бичиг баримтуудад тусаад хизэнээс бид нэр ер нь энэ чадвар, төрийн захиргааны ялангуяа албан хаагчдын чадамжийн хүрээ гэдэг нэг томьёо одоо бас хэрэглэгдээд цохих шийдвэрүүд гараад ирсэн бэ. За энийг яагаад шинжлэх болж вэ? Шинжилснээр ямар үр дүнд хүрэх гэж байгаа юм бэ гэсэн ийм гол тавчхан асуултуудад одоо хариулт өгөх хэлбэрээр та нартай бас эхний шатны мэдээллийг бол өгье гэж бид бодсон. За төрийн албанд өмнө нь бол одоо сайн ажилтан, шилдэг ажилтан, туршлагатай ажилтан, за мэдлэг боловсролтой ажилтан гэдэг ийм нэг томьёонууд бол нэлээд одоо хэрэглэгдэж энэ чиглэл рүү одоо холбогдох бичиг баримтууд их зүйн зохицуулбууд хийгддэг байсан. За тэгвэл 2000 оноос хойш ер нь өнөөдрийн хүртэл чадвар, хандлага, за амжилттай гүйцэтгэлийн хэмжүүр, шалгуур үзүүлэлт, үр дүн, бүтээмж, чадамж гэсэн ийм одоо нэг томьёонууд нэлээд манай төрийн албаны үйл ажиллагааны бодлогын болон эрх зүйн баримт бичгүүдэд тусгагдаж өнөөдөр хүртэл хэрэгжиж явж байна. 2010 оны үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд анх одоо энэ төрийн албан хаагчдад тавигдах ёс зүй, мэдлэг, чадамжийн одоо шалгуурыг олон улсын жишгт нийцүүлж шинжлэх, за энэтэй уялдсан одоо бусад эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах асуудал тусч байсан. За үүний дараа 2017 онд төрийн албаны хууль шинжилж батлагдаж, за үүнд одоо ямар одоо ур чадвартай хүмүүс ямар одоо төрийн албанд хаагчдад тавигдах юм бэ гэдэг чадваруудыг бол тогтоож баталж ирсэн юм түүхтэй. За 2020 онд АСААР 2050 гэдэг одоо бодлогын баримт бичгээ баталж, за үүнд бол бид бас л иргэндээ үйлчилдэг мэрэгсэн чадварлаг ил тоо нөлөөтэй ухаалаг төрийн албыг төлөвшүүлнэ. Ингэж төлөвшүүлснээр ямар одоо төрийн албан хаагч Монгол улсын төрийн албанд ажиллах хэрэгтэй юм бэ? Бид нар юу хүлээгээд байгаа юм бэ гэдэг юм бодлогын баримт бичгүүдэд бол баталж байсан. 2023 онд
Канадын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн Монгол улсад энэ нүүбийн мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх гэдэг том төсөл хэрэгжээд дууссан. За энэ төслийн бас нэг гол зүйл нь бол мөн адилхан л ер нь одоо чадвар сайтай за мэргэжлийн одоо нэгсэн төрийн албаа агч байхын за бид энийг яаж Монгол улсын төрийн албанд нэвтрүүлэх юм бэ гэдэг зүйлсүүд бол яригдж за нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын маш олон туршлагуудыг судалж Монгол улсдаа тодорхой одоо зан үйл чиг хандлагуудыг бол нутагшуулах ажлыг хийсэн. За 2020 зөвлөл төрийн захиргааны чадамжийн хүрээг нэвтрүүлэх гэдэг анхны шийдвэрээ гаргаж ирсэн. Тэгэхээр өнөөдөр бидний таны албан тушаалын тодорхойлолт ажлын байрны чиг үүрэг багтаж байгаа тодорхой хэмжээний чадамжуудыг багтаагаад за энэ чадамжуудыг бол заавал төрийн албаа агчгүй эзэмшсэн байх ёстой. За энэ хүн энийг эзэмшсэнээр төрийн албаны үйл ажиллагааны бүтээмжүүлсэн үр дүн сайжирна гэдэг ийм бодлого бол явж байна. За энэ чадамжийн хүрээ гэдэг юм ер нь юу байсан юм бэ? Төрийн албаны хуулийн заасан төрийн байгууллага одоо албан шаардлагатай шинж чанарыг тодорхойлсон одоо энэ бүтэц за ер нь сайн гүйцэтгэлийг тодорхойлж бүрдүүлдэг ийм ойлголт гэж ер нь боддог л доо чадамж гэдгийг за чадамж гэдэг ийм зарим зүйлийг бол 23 онд манай байгууллагаас тогтоол гаргахдаа өдөртөн зохион байгуулах төв шинжилгээ хийх гэдэг нөгөө төрийн албаны хуулийн заасан асуудал шийдвэрлэх манлайлах багаар ажиллах харилцах гэсэн энэ ур чадваруудын хүрээнд эрхэлсэн тэргүүн эрхэлсэн ахлах дэс болон одоо туслах төвшөөлийн хүрээнд одоо чадвартай байх юм бэ ямар чадамжтай байх юм бэ гэдгийг нь тодорхойлж гаргаад өгөөнийг одоо төрийн албаны удирдлага төлөвлөлт албан тушаалын тодорхойлолт сонгон шалгаруулалт хүний нөөцийн одоо аудит за гүйцэтгэлийн удирдлага сургалт хөгжил одоо сарвчгийн чиглэлээр энэ бүгдийг өнөөдөр болтол бид ашиглаад явж байна. Таны өнөөдөр хэрэгжүүлж байгаа ажил албан тушаал болгоны албан тушаалын тодорхойлолтын дээр энэ ур чадваруудыг бүгдийг заагаад өгсөн байгаа. Та яг энэ хэмжээний ур чадвартай байж ич энэ таны чадамжийн хүрээ. Ингэж та энэ албан тушаалыг хашин за ингэж одоо таны ажлын гүйцэтгэл үр дүнтэй болох юм аа гэд. За энэ асуудлыг шинжлэх заашгүй шаардлагатай болсон. Яагаад гэхээр 2023 оноос хойш төрийн албанд хэрэгжүүлж байгаа одоо биднэрт маш олон хууль тогтоомжууд шинжлэгдсэн. Төрийн алба захимжих шатандаа бас идэвхтэй ороод эхэлсэн. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр за ингээд маш олон эргэцэн бичиг баримтууд энэ дэлгэцэн дээр гарч байгаа слайдн дээр бол хэдхэн гол зүйлийг тавьсан байгаа. Тэгэхээр төрийн албан агч биднээс өнөөдөр төр иргэн маш олон одоо зүйлсүүдийг ур чадварыг шахаад шаардаад байгаамаа. Тийм учраас энэ давуу чадвар чадамжийг ер нь яаж тодорхойлд юм бол түрүү одоо босод үйл ажиллагаанд хэрхэн яаж хэрэгжүүлдэг юм бол гэдэг чиглэлээр судалгааны ажлуудыг бол өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд 24-25 оны одоо ихээр бол нэлээд хийж үзлээ. За олон улсын судалгааг хийхдээ бас зөвхөн дурын улсыг сонгосонгүй. Дараагийн слайдыг сонгосонгүй. Оксфордын их сургуулиас гаргадаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ олон улсын төрийн албаны индекс гэж улс орнуудын төрийн албаны үйл ажиллагааг үнэлж эренбэлдэг ийм одоо индекс байдаг. Нөгөө авилгын индекс, ёс зүйн индекс гэдэгтэй ижил төстэй. За үүний тэргүүлдэг 11 улсын энэ чадамжийн хүрээ гэдэг асуудлыг бол судалж үзлээ. Чадамжийн хүрээ. Энэ улсуудад энэ нийт томьёо хэрэглэгддэг юм уу? Энэ чадамжийн хүрээ гэж байдаг юм уу? Хэрхэн яаж хүрээгээ тодорхойлдог юм болоо? Тэдний чадамжийн хүрээндээ үндсэн элементэндээ юугаа авч үздэг юм бол төвчнгөө яаж одоо өөрчилдөг юм бол ямар онцлогтой байдаг юм болоо гэдгийг манай байгууллага болон мэрэгжлийн одоо эксперт шинжээчдийн багийг бол бид нэр энэ юунд оролцуулж судалгааны ажлуудыг бол нэлээд нухацтай хийсэн. За чадамжийн хүрээний хувьд бол улс орн болгонд нэгшил харилцан адилгүй байна. Competency framework одоо юу гэдгийг янз янзын нэгшилтэй хэдийч ер нь ингээд том агуулгаар нь аваад үзэх юм бол энэ одоо
улс орнд дэлхийд тэргүүлээд байгаа энэ 11 улс төр бүгдэнд чадамжийн хүрээ гэдэг асуудал байна. Чадамжийн хүрээ гэдэг асуудлуудыг эдгээр одоо үндсэн элементэнд нь юу хараад идэв юм бэ гэхээр бидний яг өнөөдөр хэрэгжүүлээд байгаа өмнө нь баталсан байгаа бас шинжлээд баталсан байгаа нөгөө одоо манлайлах асуудлыг шийдвэрлэх стратегийн зорилтоо хэрхэн тодорхойлдгийг ёс зүй бодлогын шинжилгээ за тэгээд бусад одоо үр дүнтэй баг бүртгүүлэх түншлэх өөрчлөлтөд дасан зохицох гэдэг ингээд бүх үйл ажиллагаанууд маань энд байдаг юм байна. За энийг бол манай төрийн албан агчид ч гэсэн бас нэлээд одоо өөрсдийнхээ хэмжээнд судлаад үзэжсэн тохиолдлууд бол байгаа. За энэ үндсэн элементүүдийг яаж одоо зохицуулдаг юм болоо гэхээр төвшнгөөр нь одоо биднийхээ бол албан тушаалын англи хэл зэрэглэлээрээ бас ингэж ялгаж хийсэн байна. Ёс зүй үнэт зүйлийн жишээ нь яг одлогдох төвшнийхээ ямар төвшөнд эзэмссэн байх ёстой юм. Гүйцэтгэх төвшнийхээ ямар төвшөнд эзэмссэн байх ёстой юм. Биднийхээ төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчлэгээний албан хаагч нар энийг ямар төвшөнд эзэмссэн байх юм бэ гэдгийг бүгдийг тогтоогоод эренблээд цэгцлээд шалгажуулсан байна. За энийг бид бүгдийг судалчаад зөвхөн шууд Монголынхаа одоо хөрсөн дээр буулгаагаар шинэ чадамжийн хүрээгээ бодлоогүй. За энийг маш олон судлаад Монгол улсынхаа өөрийнх нь одоо уламжлалт зан үйл, ёс зүй, ёс заншил бидний өнөөдрийг болтол хэрэгжүүлээд байгаа биднэрт одоо нутагссан байгаа нөгөө олон одоо чадваруудыг илүү одоо бодтой болгох. За дээрэс нь шинжилж батлагдсан хууль тогтоомжуудын хүрээнд хэрхэн сайжруулах ёстой вэ гэдгийг ингээд цэгцлээд үзлээ. За энэ ингэж үзснээр төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг бол шинжлэх зайлшгүй шаардлагатай байна. Шинжилгээ гэдэг нь ор үнцээр нь гэдгээсээ илүүтэй өмнө хэрэгжээд ирсэн одоо чадамжийн хүрээнүүдээ сайжруулах, илүү чанартай болгох, эренблэх, цэгцлэх юм бодлогыг төрийн албаны зөвлөлөөс бариад за энэ асуудлуудаа ажлуудаа хэрэгжүүлээд дуусчихна. За чадамжийн хүрээ гэдэг юмыг улс орнуудад янз янзын хувилбараар хийж ийн гэдгийг сая харуулсан. Гэхдээ энэ чадамжийн хүрээ бол байнга ингээд тогтвортой хизээж хөдөлдөггүй зүйл бас биш байна. Олон улсын энэ туршлагаас үзэхээр төрийн албан хаагчийн чадамжийн зарим нь бол цаг хугацааны хувьд бас харьцангуй тогтвортой байх ёстой гэж үздэг юм байна. Харьцангуй тогтвортой байх ёстой гэж. Зарим нь болохоор төрийн албаны суурь одоо нөгөө үнд зүйл за одоо засаглалын тогтвортой болон янз янзын хөдөлгөөнтэй байдлууд батлагдж байгаа их зүйн орчин за ялангуяа одоо нөгөө технологийн өөрчлөлт нийгмийн одоо хэрэгцээ шаардлага гэдэг энэ үндсүүдээс хамаарат хувьсах шинжтэй байж болдог. За хувьсах шинжтэй байж болдог нь болохоор засгийн газрын одоо бодлогын өөрчлөлт шинжилэл за ялангуяа одоо тухайн улс орны гадаад дотоод одоо нийгэм эдийн засгийн өөрчлөлттэй уялдуулаад энэ тодорхой хэмжээнд шинжлэгдчихэж байх ёстой гэж үздэг ийм одоо тогтолцоо байна. Нөгөө яг манай баталсан яваа гаргатай. За ийм учраас бид хэд асуудлаа судлаад олон удаагийн хэлэлцүүлэг хийж за маш олон удаагийн судалгаа хийсний үр дүнд төрийн албаны зөвлөлийн 25 оны 309-р тогтоолоор төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг шинжилж батллаа. За энэ чадамжийн хүрээг батлахдаа дөрвөн одоо дэлгэцэнд харж байгаа дөрвөн доторх байгаа тэр хар одоо хөх хөнгөтэй энэ зүйлсүүд маань тогтвортой байх чадамжийн хүрээ гэж үзсэн. Ёс зүйн үнэт зүйл за Монгол хэл бичгийн одоо мэдлэг хэрэглээ, хууль эрх зүйн одоо мэдлэг хэрэглээ болон Монгол улсынхаа одоо нийгэм эдийн засаг болон түүхийн одоо мэдлэг хэрэглээ бол ер нь тогтвортой байх ёстой. За хоёр талын баганд байгаа 8 чадамжийг бол хувьсах шинжтэй чадамжууд байх юм байна гэж бодоод энийг аваад нэлээд судалгааны үндсэн дээр батлаад одоо хэрэгжүүлэх ажилдаа л орох гээд ингээд та бүхэндээ анхаарчны эхний мэдээллийг өгч байна. Чадамжийн хүрээг баталснараа бид нэлээд олон одоо хэвлэл мэдээллийн одоо жижиг мэдээллүүд явуулсан. Мэдээж төрийн албан хаагч нар манай одоо байгууллагын пэйжүүд болон манай вебсайтыг одоо байнга үзэж шинэ мэдээлэл авдаг хүмүүс маань энийг бол аль хэдийн харсан бас ойлголт нь бол цэгсрээд ингээд явж байгаа байх. За энэ чадамжийн хүрээг бид ингээд батлаад орчихгүй. Яагаад энийг ингээд батлаад байгаа юм бэ?
Яагаад бас ерөнхий чадамжийн хүрээ, төрийн захиргааны, төрийн үйлчлэгээний, төрийн тусгай гихны чадамжийн хүрээгээс тусдан баталж байгаа гэж бас бодож байгаа бах. Ерөнхий чадамжийн хүрээ гэдэг бол нийтлэг. Ер нь анх төрийн албанд орох байгаа хүн ч энийг судлах хэрэгтэй болж байгаа юм. Ер нь би Монгол Улсын төрийн албанд ажиллахад надад яг ямар чадвар хэрэгтэй юм болоо, надаас яг юу хүсэж байгаа юм болоо гэдгийг мэд хөөднөөс ерөнхий чадамжийн хүрээг баталсан. За тэр чадамжийн хүрээ бол бидний суурь чадамжийн хүрээ болно. Цаашаага төрийн захиргааныхыг тусдаа баталсан. Яагаад гэхээр тэргүүн төшмөл болж байгаа та, эхэлсэн төшмөл дээр ажиллаж байгаа та, бид нар бүгд ахлах болон туслах, гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс болгон дээр та яг энэ чадамжийн хүрээнд яг ийм чадваруудыг эзэмшсэн байх ёстой юм аа. Хэрвээ энийг эзэмшснээрээ тань тодорхой хэмжээний нөөц боломж дутагдаад эрсдэл үүсэх гээд байгаа бол бид танд тэрийг онцлоод тэр чадамжийг чинь танд нутагшуулж танд тэрийг талаар дэмжлэг үзүүлэх юм а гэдэг. За төрийн үйлчлэгээ төрийн тусгай дээр мөн адилхан тухайн англи зэрэглэлийн онцлогтой хамааруулж энийг бол ингэж баталж өглөө. За чадамжийн хүрээ гэдэг юмыг баталснараа албан тушаалын тодорхойлолтууд, ажлын байрны чиг үүрэг, сонгон шалгаруулалтанд энэ бүгд 2026 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Гэхдээ өнөөдөр ингээд танилцуулангуудаа 1 сарын 1-ээс бүх юмыг чи оронгоор нь эргүүлнэ гэсэн үг биш ээ. Энийг бол танин мэдүүлэх, ойлгуулах, цэгцлэх, бичиг баримтын шинжилэлүүд хийх ажил зөндөө байгаа. Гэсэн мэдээж бид нар энийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлуудыг зохион байгуулж явна. За дараа нь манай төгссөн лекцийн сонгон шалгаруулалттай холбоотой асуудлуудаар тодорхой мэдээлэл өгөх баг. За энэтэй уялдуулаад бид нэр ер нь төрийн захиргааны яддаг их эзэнд албан хаагчтайхаа онцлогоо хийж үзье гэж бодож байгаа. За онцлогоо хийнэ гэхээр хүн болгон за ингэснээр энийг шалгалт гэж ойлгоод бахан ажил албан тушаалын мань өөрчлөлт гэж ойлгож байгаа бол ойлгох бас магадлал гарч байна. Тэгэхээр энэ тийм биш ээ. Бид онцлогоо хийснээрээ магадгүй танд надад яг ямар ур чадвар маань бас бага хэмжээгээр дутагдаад байгаа юм болоо гэдгийг гаргаж ирэх гэж байгаа юм. Тэгснээрээ за тэгвэл багаар ажиллах чадвар ер нь нийт төрийн захиргааны албан хаагчдын тэдэн хувь дээр нь жоохон эзэлтэй хачлаа. За тэгвэл энийг сургалтад нөхье. Ийм чиглэлийн ажлыг тэр хүнд дэмжлэг үзүүлээ. Ажлын байран дээр нь тэр хүнийг сургая. Боломжит хувилбараар нь энэ хүнээ бүх талаар дэмжиж сургалт үйлчлэлийнх нь хөтөлбөр агуулгуудад энэ талын шинжилгээг хэрхэн яаж оруулах вэ гэдгийг шинжлэх үүднээс энийг хийх гэж байгаамаа. За нөгөө талаас засгийн газартай хамтраад төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийн агуулга болон агуулга хөтөлбөрийн шинжилгээг бас хийх гээд ингээд бодлого эвтийн засгийн газрын хэрэглэх газар манай байгууллагууд хамтраад судлаад явж байна. Ямар агуулгаар яаж шинжилгээ хийх вэ гэдэг. За тэр бол бүхэлдээ энэ чадамжийн хүрээлүү чиглэнэ. Бидний төрийн албан хаагчдыг дэмжих үүднээс тэр хүнд ямар цахим ур чадвар дээр нь юу дутагдаад байгаа юм бол энэ дээр ямар сургалт явуулах хэрэгтэй юм бол сургалт болгон заавал танхимд яваад байх албагүй. Ажлын байран дээр нь тэр хүнээ сургах, дэмжүүлэх зохион байгуулалтууд. За сургалт болгоны цаана тодорхой хэмжээний цаг хугацаа, санхүүгийн асуудлууд байгаа. За тэгвэл тэрийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудлуудыг байгууллагууд хамтраад хэлцээд явж байна. За энэ асуудал цаашаагаа бол нэлээд өргөн хүрээнд явагдана. За бид нар өнөөдөр болтол ажил дээрээ манлайлал явж байгаа. Бүх хүмүүс ажлын байран дээрээ манлайлалтай ажилладаг. Гэсэн мэдээж та энэ манлайллыг яг зөв хийж гэнэ үү? Та яг манлайлал гэдэг зүйлээ яг бодит байдлаар нь хэрэгжүүлж гэнэ үгүй юу гэдэг дээр бас анхаарал хандуулах цаг ирсэн байгаа. Манлайлал гэдэг бид ямар утгаар нь ойлгоод байна? Та яг манлайлагч мөн үү биш үү гэдэг дээр нь бас зөвлөн туслах болон ажлуудыг бол зохион байгуулна. Тэгэхээр энэ чадамжийн хүрээ гэдэг юм өмнө бидч байсан, одооч биднэрт байх ёстой, ирээдүйд ч байх ёстой төрийн албанд хэрэгжих зайлшгүй шаардлагатай зүйл болж байгаа гэдгийг бас ойлгож эхний шатны мэдээллүүдийг өгч дараагийн удаад бол бид наривчлсан мэдээлэл магадгүй наривчлсан сургалтуудыг бол зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр таны албан тушаал хэрэгжүүлж байгаа албан тушаалын тодорхойлолтод магадгүй та хэзээ нэгэн цагт меритийн зарчмаар албан тушаалаа ахиулах өөрийнхөө чадварыг сайжруулснараа илүү өгсөн зөвч
ийм шаардлага болж байгаа бол тэр бүхэн дээр энэ чадамжийн хүрээ энд заасан бүх мэдлэг мэдээллүүдийг төрийн албан хаагч хүн маань эзэмшсэн байх ёстой юм а гэдгийг илэрхийлж гаргаж ирж байгаа. За тийм учраас энэ чадамжийн хүрээ гэдэг зүйлийг одоо шинжилж батлаад за өнөөдрөөс эхлээд ингээд хэрэгжүүлэлтийн ажил үе шаттайгаар явагдана. Жиргүү 1 сарын 1-ээс энийг бүхэлд нь шинжилгээд явах зүйл байхгүй. Бид энэ чадамжийн хүрээ баталснараа тодорхой одоо дүрм журмуудыг шинжилнэ. За шинжлэх одоо дүрм журмуудын жагсаалтууд гараад судалгаанууд хийгдээд холбогдох байгууллагуудтайгаа хамтраад ингээд зөвлөлтүүд үйл ажиллагаа маань эхлээд явж байгаа гэдгийг бас төрийн албан хаагч нартай хэлье. За тэгээд та бүхэн дараагийн мэдээлэл сонсоод дэлгэрэнгүй одоос асуултууд гарах бах. За ер нь энэний дараагаас тодорхой хэмжээний олон удаагийн мэдээллүүд чадамжийн хүрээ болгоноор нь хийгдэнэ гэдгийг бас давхар хэлгэсэн юм аа. За ингээ бүх төрийн албан хаагч нартай ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсээрөөё. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол улсын төрийн албаны шалгалтын түүх бол 1990-ад оноос эхэлтэй бөгөөд улс төрийн нөлөөлөл ангид мэрийц зарчим суурилсан сонгон шалгалтууд шилжин хөгжиж байна. За энэ үйл явц бол улс төрийн реформ, эдийн засгийн өөрчлөлтөд холбоотой бөгөөд төрийн албаны анх тогтоод 1995 онд батлагснаас эхэлсэн. За тэгээд төрийн албаны тухай хуулийг 2002 онд оруулсан нэмэлт өөрчлөлт 2017 онд баталсан шинжилгээ навигтай холбоотойгоор төрийн албыг улс төрөөс ангид мэргэжсэн тогтвортой байх. За мөн 2019 оноос хэрэгжигдсэн хуулинд бол чадамжид суурилсан шинжилгээг бол эхлүүлээд явж байна. За төрийн албаны зөвлөлөөс 2023 онд бол шалгалтын журмыг бол шинжилэн батлахдаа төрийн албаны тухай хууль заасан агуулгын хүрээнд бол чадамжийг бол тодорхойлсон. За эдгээр нь бол удирдан зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, манлайлах, монгол хэлний ярих бичих чадвар, багаар ажиллах чадваруудыг дүгнж байгаа бөгөөд энэ маань бол төрийн албаны тухай хуулийн хууль заасан чадхуйн зарчмын хүрээнд явж байгаа. За мөн түнчлэн төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл заасан тусгай шаардлага болон за албан тушаалын тодорхойлолтоо уялдаж төрийн албан хаагчдад тавигдах нэг төрлийн шаардлага болж явж байна. За бид олон улсын сайн туршлага, ижил төстэй улс орнуудын төрийн албаны шалгалтын талаарх судалгаанууд иргэд олон нийтэд төрийн албан хаагчдаас хүсэж буй чадамжуудыг бол судалж үзсэн. За иргэд олон нийт төрийн албан хаагчдаас бол дараах чадамжийг бол хамгийн түрүүнд хүсэж байна. Энэ юу вэ гэхээр нэгдүгээрт төрийн үйлчлэгийг шударга авилгагүй хариуцлагатай байлгах. За мэдээж төрийн үйлчлэгээ ойлгомжтой, найдвартай үйлчлэгээ үзүүлэх. За иргэний хүндэтгэж одоо ийгэлдэг харилцах. За мэдээж ил тод тайлагнаж бодиттой хариуцлага хүлээдэг байх. За цахим орчинд чадварлаг хүртээмжтэй үйлчлэгээ өргөх. За тасалцгүй сонсдог байх зэрэг бол хамарж байгаа. За эдгээр судалгаа шинжилгээ юм дээр судалгаа шаардлага хүсэлтээр бол үндэслээд төрийн албаны зөвлөлийн 25 оны 309 дугаар тогтоолыг одоо тогтоолоор бол төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг бол батлаад байна. Одоо энэ дэлгэцэнд харагдж байна. За төрийн албан хаагчийн чадамжийн хүрээг бол батлахдаа төрийн албан хаагчийн чадамжийн ерөнхий хүрээ, за төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчлэгээний албан хаагчийн чадамжийн хүрээг албан тушаалын төрөл ангилал бүрдээ тохирсон бол ялгаатай байхаар бол баталсан. За цаашид одоо төрийн албаны шалгалтыг одоо шин шатанд гаргах, чадамжинд суурилсан хэлбэрт бүрэн шилжүүлэх хүрээнд томоохон бодлогын болоод зохион байгуулалтын ажлуудыг бол эхлэлийг тавиад ажиллаж байна. За төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг бол шинжилнэ. За мөн төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн төвшинг үнэлэх журамд бол нэмэлт өөрчлөлтөө болно. За мөн мэргэжшүүлэх багц сургалт болон богино дунд хугацааны сургалтын хөтөлбөрийг бол чадамжийн хүрээндээ нийцүүлэн болов шинжилнэ. За мөн төрийн албаны шалгалт өгөх боловсрол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгуулах журмыг бол мөн шинжилнэ. За тэгээд төрийн албаны шалгалтын даалгаврын сандаа бол нэгдсэн дүн шинжилгээ хийж, шинчлэх, за баяжуулах, за тохирсон нийцлийг бол шалгах ажлууд бол хийгдэж явж байна. За төрийн захиргааны албан хаагчийн чадамжийн хүрээний онцлогыг бол 25 оны 12 сард багтаан зохион байгуулахаар бол ажиллаж байгаа. За тогтоолоор баталсан төрийн албан хаагчийн чадамжийн хүрээнд суурилан салбарын болон байгууллагын чиглэлтэй уялдуулан бол албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолтод холбогдох журмын дагуу
дэвэлт өөрчлөлтийг оруулна. За мөн хүний нөөцийн удирдлагын төлөвлөлт, сургалт, гүйцэтгэлийн үнэлгээнд одоо тусган хэрэгжүүлж ажлыг бол улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг тус эхлүүлээд байна. За цаашид судалгаанд суурилсан баталсан чадамжийн хүрээнд бүх түвшний төрийн албан агчдад таниулж, албан агчдад өөрийн эрхэлж буй ажил албан тушаалд нь шаардлагатай буй чадамжийн хүрээг нийцэх, за мөн сурах хөгжих шаардлага үүсэж байна. За ингээд чадамжид суурилсан сонгон шаруулалтын талаар манай сонгон шаруулалтын газрын даргын төв урлан гүйцэтгэгч Алтан баган дэлгэрэнгүй тайлбар танилцуулга хийн. Тэгээд тэрний дараа та бүгдийн хүссэн асуултанд бид нар хариулт өгөх болно. За ингээд микрофоныг Алтан баган сэлжүүлье. Баярлалаа. За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За төрийн албаны зөвлөлөөс баримталж буй бодлого болоод нийт төрийн албан агчдад хамааралтай гарч буй өөрчлөлт, шинжилэлт тавигдах шаардлага, нөхцөл байдлын талаар зөвлөлийн дарга болоод зөвлөлийн гишүүд маань маш тодорхой мэдээллүүдийг өглөө. За одоо тэгэхээр яг эдгээртэй холбоотойгоор бид нэр яг наривчлаад ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар давшин та бүхэнд мэдээлэл өгье. За шалгалт бол яг албан тушаалын тодорхойлолт, тухайн албан тушаалд тавигдсан шалгуур шаардлагуудыг хамгийн сайн хангаж байгаа хүнийг олж илрүүлэхэд л чиглэдэг. Тэгэхээр яг энэ төрийн албаны зөвлөлөөс баталсан чадамжийн хүрээний дагуу албан тушаалын тодорхойлолтууд, албан тушаалын тодорхойлолтод тавигдж байгаа ур чадварууд, тусгай шаардлагууд шинжлэх ажлыг үе шаттай зохион байгуулна гэсэн. Тэгэхээр төрийн захиргааны түшимлийн ангиллууд байгаа. Туслах, дис, ахлах, эрхэсэн тэргүүн гэдэг. Эдгээр дээр өмнө нь хуульд заасан дүнжлэгээс чадвар, асуудал шийдвэрлэх чадвар, удирдан зохион байгуулалт, мандат, багаар ажиллах гэдэг чадварууд тавигддаг байсан бол одоо төрийн албаны зөвлөлийн доктороор батлагдсан суур 4 хувьсах шинжтэй 8 чадамжууд тавигдах нэ гэсэн. Тэгэхээр албан тушаалын тодорхойлолт батлах, зөвшөөрөлд олох журам, замун албан тушаал тавигдах нийтлэг шаардлагууд маань шинжилэгдэж явна гэсэн. За ингэж албан тушаал нэг бүрээр батлсаны дараагаар тухайн албан тушаал тавигдсан чадамжийг илрүүлэх, үнэлэх, дүгнэх, шалгалт авах агуулгууд маань дагаад шинжилэгдэж байгаа гэсэн. За мөн үүний дараагаар тухайн чадамжийг яаж ямар хэлбэрээр үнэлэх, ямар үнэлгээгээр өгөх гэдэг агуулга, шалгалтын хэлбэрүүд дагаад шинжилэгдэнэ гэсэн. За мөн адил сургалтын агуулгууд давхар шинжилгээтэй явна гэсэн. За шалгалтын журмын шинжилэлтээр яг төрийн албаны зөвлөл сонгон шаруулалтын газраас ямар байр суурь бодлого баримтлал явж байгаа гэхлээр одоо авч байгаа агуулгууд бол бүрэн хэлбэрээр шинжилэгдэх нэ. За мөн энэ агуулгууд маань бидний шинээр баталсан чадамжийн хүрээтэй нийцэж уялдах нь байна гэсэн. Өмнө нь бид нэр чадамжийн хүрээнд нийцсэн сонгон шалралтын эхлэлийг тавьж байсан. Ярилцлагын шалгалтанд дистар аргыг нэвтрүүлээд амжилттай явж байна. Одоо энэ дээр бол үр дүнгөөгөө явж байна гэсэн. Одоо бид нэр тэгэхээр дараагийн алхам руугаа шилжээд одоо болсон чадамжийн хүрээндээ нийцүүлэх нэ гэсэн. За өмнө нь бол бид нэр сонгох хэлбэрийн нэг зөв хариулттай сорил. За ярилцлагын шалгалтаар авдаг байсан бол энэ авч байгаа арга хэлбэрүүдээ илүү өргөн хүрээнд зохион байгуулдаг болно. Сонгох хэлбэрийн шалгалтаас гадна бичгийн шалгалтууд, нөхцөл байдал дүн шинжилгээх бичгийн шалгалтууд гэх мэтчлэн агуулга болоод авч байгаа хэлбэрийн томоохон шинжилгээнүүд орно гэсэн. За гүйцэтгэх албан тушаал дээр нийт 100 оноогоор үнэлээд сорилын 70 оноо, ярилцлагын 30 оноогоор үнэлээ явж байсан. Удирдах албан тушаал дээр энэ 40-60 байсан гэсэн. Одоо тэгэхээр энэ харьцаанууд бол өөрчлөгдөж явна гэсэн. Магадгүй сорилын шалгалтууд, гүйцэтгэх албан тушаал дээр сорилын шалгалтууд, бичгийн шалгалтууд ярилцлага авна. За удирдах албан тушаал дээр бол сорилын шалгалтууд, бичгийн шалгалтууд, нөхцөл байдал дүн шинжилгээх чадрын шалгалтууд, за мөн ярилцлагын шалгалтууд гэдэг илүү өргөн хүрээгээд нөгөө тавигдсан чадамжийн хүрээтэй нийцсэн хэр нийцэж байгааг онцлох тал руугаа явагдана гэсэн. За нэг шалгалтаар олон чадамжийг үнэлэх тийм боломжуудыг нэвтрүүлж байгаа. За түүнээс гадна шалгалт авах хугацаа, гомдол гаргах хугацаа, за тэгээ гомдлыг шийдвэрлэх хугацаа, тэдгээрийг илүү наривчлаад хэн хаана яаж шийдвэрлэх вэ, хаана гарсан гомдлыг хэн шийдвэрлэх вэ гэдэг тодорхой болгож өгж байгаа.
За мөн шалгалт зохион байгуулах харьяал дээр өөрчлөлтүүд оруулж байгаа. Илүү салбарт нь томилхын албан тушаалтны оролцоог нь хангасан нөгөө байгууллагын төлөөллийг оролцуулсан байдлаар шалгалтыг зохион байгуулбал илүү үр дүнтэй байх нь гэдгийг шалгалтын журамдаа тусгаж өгнө гэж. За мөн төрийн албан тухай хууль 19 оноос хойш хэрэгжиж байгаа шинжилсэн найруулгаар хэрэгжиж байгаа хууль дээр шинэ зохицуултууд тусгагдсан боловч одоо болтол хэрэгжээгүй байдаг. Шалгалтын зөвлөл байгуулна, шалгалтын зөвлөл ямар үүрэг оролцоотой байх вэ гэдэг журман дээр илүү наривчлан тусгаж өгч байгаа гэсэн. За мөн ерөнхий шалгалтыг засгийн газрын бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээгээр гүйцэтгүүлэх талаар төрийн албан тухай хууль заасан байдаг. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахаар журманд тусгаж өгч байгаа. За нийт дарсан сул оронтойг тодорхой бус шалтгаанаар туцлах тохиолдлууд гардаг. Энэ нь шалгалтын зохион байгуулалт болоод шалгалтын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай. Тэгэхээр зарласан шалгалтыг бол бичгээр цуцалдаг байдлыг халаад маш тодорхой үндслүүдээр цуцлах гэх мэт харилцаануудыг шалгалтын журманда шинжилтээр тусгахаар төлөвлөөд эхний төслийг төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулаад явж байна. За шалгалтын арга агуулга хэлбэрийн хувьд ямар өөрчлөлтүүд орж байгааг илүү наривчлан тайлбарлаж өгнө. Одоо бол сорилын шалгалтууд ганцхан зөв хариултаа сонгох хэлбэрийн сорилууд байгаа даа. Тэгэхээр энийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлээд зөвхөн нэг хариултаагаас гадна олон зөв хариулттай. За онооны ялгаатай зөв хариултуудтай. Магадгүй дөрвөн хөлбөртэй байвал тэдгээрийн аль нэг нь 2 оноотой, нэг нь 1 оноотой, нэг нь бүр хоёр нь тэг оноотой. Тэгвэл зарим нэг нь хасах оноотой ч юм уу. Ийм байдлаар сорилууд сонгох хэлбэрийн сорилууд маань өвөрмөц тавилуудад тавилтаа хийгдээ явж байгаа. За мөн үүнээс гадна шалгуулагчдын захим ор чадварыг тодорхой хэмжээнд шалгах зорилгоор сонгох хэлбэрийн сорилууд дээр мөн харгалзуулах, зөв байршил, зөөж тавих ч юм уу ийм хэлбэрийн сорил даатгарууд шинжилэгдээд явж байгаа гэсэн. За бичих, хөрвүүлэх, нөхөх хэлбэрийн даалгаврууд мөн орж ирж байгаа. За энэ дээр албан тушаал, албан бичиг төлөвлөх, тушаал шийдвэрийн төслүүд төлөвлөх өмнө нь бид нэг хэрэглээнд нэвтрүүлж үзчихсэн. Энэ бол амжилттай болохоор туршилтууд явагдаад болцсон байна. За мөн эсээ албан мэдээлэл зэргийн төслийг төлөвлөх ийм даалгаврууд орж ирнэ гэсэн. За түүнээс гадна төрийн албаны хос хилээр төрийн албан хэрэг хөтлөлт явж байгаа. Тэгэхээр Монгол бичгээс хөрвүүлэх ч юм уу Монгол бичиг рүү хөрвүүлэх эдгээр даалгаврууд мөн орж ирэх агуулгад шинжилтүүд хийгдээ явж байгаа. За мөн түүнээс гадна нөхцөл байдал дүн шинжилгээ гэдэг шинэ төрлийн шалгалтыг нэвтрүүлэхээр даалгавруудыг зохиогоо явж байна. Энэ дээр танд тодорхой хэмжээний нөхцөл байдал өгч байна. Түүний дагуу асуулт даалгаврууд танд өгдөн. Та тэр нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хийгээд асуултад хариулж өччих байд юм уу? Сорилт сонгох хэлбэрээр хариулах ч байд юм уу? Өөрийн дүн шинжилгээг хийгээд зохиох зөв хариултуудыг өгөө явна гэсэн. За түүнээс гадна ярилцлагын шалгалтыг стар аргаар зохион байгуулад бид нэр одоо хэвшсэн байна. За үүнийг үнэлгээний аргачлалыг илүү тодорхой болгох. За комиссийн гишүүдээ одоо бол арифметик дунджаар үнэлгээг тооцож байгаа. Энийг илүү бодиттой үнэлдэг арга аргачлалуудыг олон улсад байд юм байна. Эдгээрийг туршаад за мөн захим системээр үүнийг оруулаад захим системээр үндсэндээ ярилцлагын дүнг тооцох тийм аргачлал руу нэвтрүүлэх ажлыг хийгээ явж байна гэсэн. Тэгэхээр яг энэ одоо даалгаврын сангууд маань тусгай шалгалтын даалгаврын сангууд маань нийтэд ил тавигдаагүй энэ зарчмаар явна гэсэн. Одоо ашиглаж байгаа даалгаврын сангуудыг бид нэр шин чадамжийн хүрээтэйгээр уялдуулах ажлыг эхлүүлсэн байна. За чадамжийн хүрээнд нийцсэн эхний ээлжийн 2500 сорил даалгаврыг бид нэр хүлээгээд аваад сандаа нэвтрүүлээ явж байна. Дараагийн ээлжийн баяжчлалтыг хийлгэх 100000 сорил даалгаврыг боловсруулах зөвлөх үйлчлэгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах ажлыг эхлүүлээ явж байна гэсэн. Тэгэхээр яг энэ төрийн албаны шалгалт өгөх болоод сонгогчдруулалт маань бүхэлдээ зохицоороо томоохон шинжилт хийгдээд дараагийн алхам руугаа шилжиж байна гэж ойлгоход та бүхэн болно.
авах журмуудаа бид нэр шинжилж байна. За түүний дагуу сорил даалгавруудаа шинжилгээ явуулж байна. Сорил даалгаврууд маань уламжилт хэлбэрээс шинэ арга барилаар өгөгдөө явах учраас үүний дагуу захим системүүд маань шинжлэх ажлуудыг эхлүүлээ явж байна. Тэгэхээр эдгээр ажлуудыг бид нэр 26 оны 1-р улиралдаа төлөвлөн багтааны хэрэгжүүлээд 2-р улирлаас хэрэглээд нэвтрүүлээд явна гэсэн. За төрийн захиргааны албаа агчдын чадамжийн хэрэг төвцөөг тодорхойлох үнэлгээ хийх ажлыг 12 сард зохион байгуулна гэдэг зөвлөлийн дарга гишүүн маань товч мэдээлэл өгсөн. Энд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөсөн байгаа гэхээр бид нэр яг төрийн захиргааны албаа агчдаас авах тэр чадамжийн хэрэгцээг тодорхойлох агуулгыг тодорхойлоо явж байна. За онцлогоо зохион байгуулах ажлыг захим хэлбэрээр зохион байгуулна. За энэ ажил маань яг ямар зорилготой хийж байгаа гэхээр яг одоо энэ бидний баталсан чадамжийн хүрээтэй харьцуулаад үзэхэд өнөөгийн төрийн захиргааны албаа агчдын маань төвшин ямар байгаад байна. Энийг яг баталсан чадамжийн хүрээнд нийцүүлэхийн тулд ямар сургалтууд шаардлагатай байгаад байна гэдэг сургалтын хэрэгцээг тодорхойлох нь байна. За энэ сургалтын хэрэгцээг тодорхойлоод нөгөө сорил даалгавруудаараа шалгалт аваад ирэхээр ер нь төрийн захиргааны албаа агчдын маань мэдлэг за чадамжийн хүрээтэй хэр нийцэж байгаа төвшин гараад ирсэн. Түүнтэй уялдуулаад бид нэр шалгалтын босоо оноонд ямар оноо тавих вэ гэдэг шалгуурууд маань гараад ирэх юм аа гэсэн. Тэгэхээр яг төрийн албаны зөвлөл болоод сонгон шалруулалтын газраас яг энэ чадамжид нийцсэн сонгон шалгуулалт зохион байгуулах хүрээнд эдгээр ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлээд эхлэлийн тавиа явж байна. За ингээд сонгон шалруулалттай холбоотой мэдээлэл өгөх юм байна. За